Дэлхийн энхийн их наадам төрийн бус байгууллагын санаачилгаар Монголын үндэсний олон нийтийн телевиз бүтээв. Эгэл амьдралын мөр. Одоо ингэж байгаа одоо шороо наваад. онд манай ойг нүрээ аж ахуй хөгжлөгдөд хэдэн ойжуулагч маань ажилгүй болцгоочсон. Тэн дээр бол би бас 98 онд тэтгэврээ тогтоолгоод бас ажилгүй шахан байлаа л да. Тэгээд ер нь бодоод хуучин ойг нүрээ аж ахуй нэгтлэн байсан учраас ер нь мод тарих угаасаа би бүр багын их тийм хоббитэй хүн л дээ. Тэгээд нөгөө мэрэгжлийнхаа улсуудаа зөвлөлдөөд ярьсан чинь тэд нар маань одоо та хөрөнгө гаргах юм бол бид нар туслахад бэлэн байна, хамтраад ажиллая гэдэг санал тавьсан. Би өөрийнхөө дансанд 98 онд нэг сая гаруй төгрөгтэй байсан. Тэгээд тэр сая гаруй төгрөгөө одоо энд оруулаад модоо тариад ажиллахад одоо ер нь сая гаруй төгрөгөөр шатчих болов яах бол гэж их нэлээд бодож жагаад эхлээд одоо ер нь юу ч гэсэн та нар мөчрөө бэлдгээд бид нар анх одоо энэ буян толын сав дагуу, мянгатын сав дагуух моднуудаас бид нар мөчр бэлдсэн. Мөчр гэдэг чинь нөгөө үндэсгүй тийм мөчр аваад 20-20 санжаар анх тарьж эхэллээ л дээ. Буян толын энэ эхээс одоо шуудуу татаад нэг трактор бас хөлслөөд зөх хэмжээний хөлсийн нөгөөд тэгсийг сайхан ус орж ирсэн. Тэгээд мөчрөө суулгаа тарьсан чинь нэг 15 хоногт нөгөө мөчрүүд маань маш их гоё ургаж эхэлсэн. Тэгтээ зэрэг ер нь мод тариул болох юм аа. Ерөөсөө тэгээд зоригтой мөнгөө гаргаад нөгөө дүүлтэйгээ зөвлөлдөж ярилцаад бид нэр 25 мянган анх мөчр суулгаж ирсэн. Тэр мөчр маань одоо намар гэхэд метр 20 болтлоо ургаад тэгээд ер нь мод тарихад ер нь амжилтанд хүрэх юм байна, болох юм байна гэж бодсон. Аймгийн захиргаанд хүсэл тавиад ер нь бодоход одоо хамгийн их цөлжилттэй сум бол зэрэг сум байсан. Ер нь зэрэг сум бол манай энэ одоо сумуудаас хамгийн их цөлжилттэй ерөөсөө ямар ч ер нь сумын төвд ус байхгүй зүгээр байнгын шуурдаг. Нэг шуурхаараа ерөөсөө тэр айлуудын гэр аваад шидчихдэг. Улсууд нь бол Монгол гэрийг шавраар орлуулж барьж тэгж яадаг. Тэгэхгүй болохоор нөгөө Баатарын нуруунаас маш хүчтэй шуурга ирээд нөгөө гэрүүдийг аваад шидчихдэг. Зэрэг сумынхан ерөөсөө мод гэдгийг мэдэхгүй. Зэрэг сумынхныг цуглуулад хурал хийсэн.
Тэгээ хурд хийгээд одоо мод одоо хэрвээ танаа энэ баатрийн нурууны наатлын ингэрт одоо сумын төвийн чинь хажууд ингээд тарих юм бол бас эрхвч салхины хамгаалт болно. Тэгээ та нөхөд одоо бас бид нарыг одоо ингээд ирэхэд би нэг 4-5 мэрэгчлэнтэй ирнэ. Бүгдээрээ хамжаад модоо тарьцгаая гэдэг хүмүүстэй ярьсан. Тэгээ зэргийнхэн бол тэн дээр маш их баяртай хүлээж авсан. Нэг юм tur ийм одоо устгах байдаг юм уу? Тий одоо боломж байдаг юм. Одоо эхний ээлжинд бол 10 питан одоо нэг боломжийнхаас хаваар зөөж өснө. Тэгээд зөөж өснө гэж энэ одоо яхаад одоо төлөвөөр ямар байд юм одоо усан систем төлөөр. Бид нэр пурганаар моднуудаа бол нэг 30 машинд очиад анх зэрэг суманд очисон. Бид нарыг одоо бүр их наадан болж байгаа, баяр болж байгаа юм шиг сумын захиргааныхан 10 жилийн хүүхдүүд баяр болж байгаа юм шиг угтаж авцгаасан. Тэгээ 2 газрыг сонгож аваад 2 газар тарьсан. Тэгээд наадлын тэр зүүн талдаа бид нар 1100 орчим мод тариад дээд ихэнд нэг 300 орчим мод тарьсан. Зүгээр хатуу хөрстэй хар хөдөө. Ерөөсөө ядаж нэг шавг ч юм уу одоо нэг тийм зэрлэг ургамалч байхгүй нэг хар хөдөө байсан. Тэгээд аль ерөөсөө бүгд зэрэгцээл хурц барайл ерөөсөө суулгасныхаа нүхийг 1300-400 орчим суулгасны нүхийг ерөөсөө өдөртөө ухчихсан. Тэр их олон сургуулийн хүүхдүүд ажилчид хамжаад. Хүүхдүүчээс яахын зураг 10 питанаар авчиж услаад тэгээд анхныхаа модыг тарьчаад эргэн тойрон зэрэг сумчин сумын төвх ямаатай штэ. Тэгээд тэрнээс хамгаалах одоо тэр юуныхаа шон тороо сүүлд нь татчихсэн тийм төвхтэй. Мөнгөний ханш чинь 98 онд чинь баг байлаа шүү дээ. Ер нь нэг 30 төгрөг 40 төгрөгөөр нэг нөхөйг ухуулж ийсэн. Тэгээд тэр мод тарьсан улсуудаа нэг 100 төгрөг 200 төгрөг одоо хэдэн мод тариу хэдэн нөхөх үү яг тэргээр нь тоолж жагаад би өөрөө яг данс хөтлж жагаад тэр улсуудаа газар дээр нь цалингийн тавьж олгож ийлээ. Бензин шатхуун ажилтны цалин гэдэг сая гаруй төгрөг бол яг тэр үедээ дууссан л да. Тэгээд юу бид нар ямар ч гэсэн мод их сайхан амжилттай болсон тэр үед манаачаараа нэг модонд хайртай халзаа гэдэг нэг хүнийг авгаатаа одоо харуулахаар манаачаар тавьж үлдээгээд бид нар тэнд 15-6 хоноод аймагтаа буцаж ирсэн. Чигсэн бас анх ч одоо хар өстө нэг хар хөдөө байсан байх. Тийм шүү дээ. Манай арилдаг өгшнөөс та 2 арвалтын битэнээр өөрөө шүү дээ. Мод сайхан мод гоё. Хамгийн гоё гэж би модыг одоо миний огшноо усталж асан модон гэж харилж харж явдаг. Нэг модонд одоо нэг 10 тус хийхэд 1000 модонд 1000 удаад явж хийдэг байсан. Тэгээд одоо энэс хойш манай огшноос хойш одоо усалж байгаа, хайрлж байгаа, хамгаалж байгаа сум орнууд энэ модыг хайрлж хамгаалж байгаа. Нөгөө бодохынхаа мэрэгчлэлтэн ингэсүрнтэйгээ нэг 10 хоногийн дараа зэрэг суманд дахиад очисон байхгүй юу. Тэгээд очиод бит хоёр одоо ер нь усны асуудал ямар ч гэсэн энэ Баатар ярихны нурууны наатлын ингэрт бас нэг ус байдаг нэг хуримтлагдаад хаяа нэг үерийн юугаар орж ирдэг нэг тийм юу шуудуу байдаг гэж сонсоод бид нар нэг 14-5 км газар бараг алхаж очисон л да тэр уулын ингэр дээр ингэсүр метр. Тэгэхэд тэр үед бол ерөөсөө ямар ч усны юу байгаагүй. Ер нь хуримтлагдаагүй байсан.
Тэгээд одоо их ер нь энэ зэрэг тарьсан мод хүндэрх нь одоо ер нь яах вэ гэд сумын засаг дарга дээр нь хүсэл тавилаа. Худаг гаргаж өгөөч. Танаа эндээс ямар ч гэсэн 40-50 метрээс гарах байхаа. Ингээд худаг гаргаад яах юм бол бас ойрхон учраас хуучин бол цэцэрлэг бүр тэр колонкны тэндээс ус зөөдөг байсан. Хажууд нь худаг гаргуул бас нэг усалж болох юм а гэдэг хүсэл тавьсан. Тэгсэн зэрэг сумын засаг дарга бол тэр асуудлыг маш хурдан шийдээд нэг 15 хоногт худаг гаргасан. Тэр бол нэг 40-50 метрээс гараагүй 22-3 метрээс тэр худаг анхны худаг гаргасан. Анх 2001 онд тарьжээс одоо ингээд 12 он гэхэд 11 жилийн дараа энэ зэрэг суманд ирээд бид нар энэ одоо битүү ойшгуу болсон байна. Одоо ингээд ажиглаад үзэхэд бол бид нар анх нарийнараа энээс нэг жоохон бүдүүн дүүхэн иймэрхүү мөчрүүд одоо суулгац тарьжсэн. Тэгэхэд одоо энэ бол 4 дахин голчоор бүдүүрээд ийм сайхан баг бие дагаад битүү ой болчихсон байна. Ер нь нөгөө зүгээр битүү нөгөө их шуурал одоо байнга л энэ Баатар хайрхнаас улс орчин гэр орноо буулгадгаас энэ мод тарьсны хүчинд бол ард түмэн хэлж яах нь энэ модны ач холбогдол бол бас их байна. Мод тарьснаар манай сум бас их бороо орж ийн сайхан шуурга салхи намдлаа гэд хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн их сайхан байна. Намайг анх энэ мод тарьж яхад бол зэрэгт ерөөсөө огт мод байгаагүй. Тэгэхэд одоо энэ цэцэрлэг, эмнэлэг, сургууль энэ айлууд хүртэл хашаанда мод тариад энэ зэрэг сум бас нэлээ их ногоон төгөл бий болсон байна. Зэрэг дээр тарьсан мод 3.5 га. Тэгээд аймаг бол та мод тарьж чадах юм байна. Танд модны нөөц их байна. Та Чанданы Баян хушуу гэдэг газарт 20 гад мод тариа гэдэг даалгавар өгсөн. Тэгээд би тэр Чанданы Баян хушууд 20 га газрыг 21 га газар болгож тарьсан. Манхны Өшин хөдөөгээд бас нэг зилүүд газар 2006 онд тарьсан. Бас л хар хөдөө. Яг зэрэгээс дутах юм байхгүй. Тэгвэл манхан болоод бас ус татах боломжтой тэр цэнхрийн голоос шуудуу татаад трактороо оруулаад ирэх боломжтой байсан. Биата 7 газрыг усалж байгаа. Нийтдээ 60 газар байгаа. Одоо энэ тал дээр мод ургаад байна гэж өвднөр анхандаа нэг зөөлж байгааг үл дээ. Тэгээд за нэг тариад эхэлснээс хойшлаад гарч ирэх тарчин урам ордгийн. Тэгээд урам ороод тэгэл жилээ цэцгээ усаар гадаад одоо 60-70 газар нэнсэндээ моттой өтөө болоод ирж Яон дээр энэ одоо хөгчөдөр одоо шугуу гэдэг домог байсан гэдэг одоо бид тэрийг нүцээг юм даа. Дэх үедээ шугуу байсан гэдэг манай энд. Тэр домгийг нь би аллаа сонсчааснаас мод ургаж яхахыг нь одоо үзээгүй. Энд тэнд ганц 2 модна цөөр байсныг л би харж яасан. Одоо ингээд талбайгаар ургахтаар би нэг баяртай байдаг шүү дээ. Одоо энэ жилийн үед бол гамтай яасан ч одоо хадлангаа ямар ч яасан гар услгаагаа тадлан авах дөнгөө болцсон. Сайхан ямар ч ясан жилд нэг 6-7 маш хадлан авчт юм уу. Манханд бол маш их ядарсан. Тэр тал дээр чинь инхлээд би чинь 17-8 хүнтэй очиод ерөөсө бархаа байгаад тэгээд тэр их том талбайг яг одоо суулгасны нөх ухаас өксүүлээд маш хүнд байсан. Тэгээд манхнаас бол ерөөсө хүн олдоогүй учраас би ирээд энэ 3 дугаар 10 жилийн энэ 2 анги 60 хүүхэдийг авч явсан.
тэр үед сургуулийн захирал нь Батсайхан гэдэг эмэгтэй байсан. Тэр үнд одоо эгч нь бол бүр бархаа байлаа. Манган одоо тэр хар хөдөө дээр ерөөсө суулгасныхаа нүхийг ухаас өксүүлээд зовлон бэрхшээл их байна. Модны үндэс сатах гэдэг ингээд би 60 хүүхэд 5 дахь өдөр авч яваад бүтэн сайнны өдөр авчирхад тэр хүүхдүүд бол 16,000 модны нүх ухаж өгсөн. Хүүхдүүд их өөрхөн шүү дээ. Нэг урамшуулаад одоо нэг нүх 200 төгрөг гэхээр чи нөгөө хүүхдүүд чинь урамшаад модныхаа нүхийг тоолуулахгаа тэгээд тэр 60 хүүхдийн ухсан 16,000 модны суулгацыг тоолно гэдэг чинь надад их хүнд асуудал байсан. Тэгээд тэр хооронд одоо явсаар агаад нөхөө оройн ингээд амрах гээд суухад бол ингээд ирээн булчин татаад тэн дээр бол би асар их ядарч байсан. Би яагаад ганцаараа тоолж ийна гэвэл нөгөө над мэрэгчлийн хүмүүс маань одоо араас нь тариад явж байгаа байхгүй юу? За сайн зусч гин үү? За сайн байна уу? Сайн зусч гин үү? За. Сайн танаа талбай одоо энэ ямар хөө байна? Нөгөө 2009 онд анх тарьжсэн чинь нэр нь тэрнээс аль зэрэг урагч үү тэрнийг л харах гэж ирлээ л дээ. Бид нэр 2009 онд тарьж хахад зүгээр нэг цагаан тал байсан. Одоо ус чинь тэр ихээс орж ирж байлоо. Нөгөө нэг трактор чи хаана байгаа? Трактор энд ажилд явуулсан байна. За. Тэргээр амжилт татаад яаж ирсэн? Тэгээ тэрнээс хойш чинь одоо энэ моднууд чи ямар сайхан ургасан юм. Чи бас их хөдөлмөрч хүн байна, баярлж байна. Ялангуяа одоо энэ үлээс юунууд чинь одоо битүү ой болчихсон байна шүү дээ. Та нар ингээд мод тариад ингээд хамгаалаад өгснөөс хойш би бол энд малын тэжээл тариад одоо энэ хөх тэрэний гурил одоо хадлан энэ жацрагын төмөс гүнсэртөө ногоотойгоо нийлээд би бол 2009 онд бол нэг 5 сая төгрөг олдог байсан. Одоо энэ 11 онд бол би нэг 8 сая гаруй олсон. Тэр хоорондоо би нэг малын трактор худалж авлаа, нэг машин худалж авлаа. Тэгээ 3 хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг хийлээ. Одоо өнөө жил бол нэг дараа нэг 10 сая төгрөгийн ашиг орлого бол олох юм байна гэж бодож байгаа. Миний амьдрал байдал үнэхээр тустай болж байна. Би одоо ер нь Ховд аймгийнхаа үндсэндээ 7-8 сумыг моджуулж хангахаас гадна энэ улсын хэмжээнд Төв аймгийн Заамар сум, Дорнот аймгийн Баяндун сум, Баян-Хонгор аймгийн энэ Баяжмал алт гээд бас их том алтны уурхай байдаг. Тэднэрт одоо нөхөн сэргээд 30 нийлээд 30-аад га газрыг бас ойжуулсан. Ингээд ойжуулсныхаа хүчинд бол байгаль орчны яам, ойн газар бас үнэлээд 2010 онд би улсын тэргүүний ойжуулагч байгууллагаар шалгачаалаа. 2011 онд байгаль орчны яамны хаач мод тарих эрхтэй батламж ой дээлтэй байгууллага гэдгээр бас шалгарлаа. Тиймийнхаа хүчинд бол одоо ер нь улсад танигдсан компани гэж өөрөө бас мод тарьснараа их омогшиж явдаг да. Нөгөө олон 4-5 мэрэгжлийн хүн чинь надад хамтарч ажиллагаа улсуу чинь хаана мод тарин нэгэн дагаал явдаг. Тэнтэй одоо үршим яг модоо нахиалуулаад сайхан ногооруулчаад босч ирдэг. Улам Монгол орон даяараа тариад байх сонирхолтой. Ер нь Ховд аймгаас халиад гараад одоо 2-3 аймаг дамжаад тарьсан болохоор одоо улам л хаанаас хүсэлт ирнэ тэрэнд л одоо ер нь Баян-Хонгор аймаг бол тийм мод үржүүлгийн газар байхгүй. Дорнот эднэр бол дахиад хүсэлт тавьж байгаа. Тань дээр дахиад одоо урд нь 10 га байсан бол 20 га болгож дахиж нөхөн сэргээлт хийя. Танаас 10-аас 15 мянган мод авч тарья. Одоо намрын тариал дээр тарья гэхээр би та нарт хавар тарьж өгье гэж хэлж байгаа. Саяхаараа
Ер нь тэгээд юу ядуу хүн гэдэг чинь залхуу хүнийг л хэлдэм чинь нөгөө модоо арчлахгүй услахгүй модоо өхүүлчих вийдэ гэхээс л маш хайдаг. Тэгээд би ер нь тарьсан модоо байнга эргэж тойрдог, заавар зөвлөгөө өгдөг учраас миний тарьсан моднууд бол ер нь үхэлт байхгүй дээ, ер нь бүгд л сайхан ургаж байгаа. Одоо модыг бол хүн энэ мө хогийн мод үхээс энийг ингэж тариад нэмэр байдсан болов гэж тарихад тэр мод ургадгүй байхгүй юу? Хамгийн гол нь энэ миний сайхан мод ургаараа энэ байгаль дэлхийдээ бас үр шимээ өгөөрөө энэ миний энэ мод бол цаашдаа олон хүнд бас сайхан цагаан энерги хайрлана гэж бодох юм бол мод улам сайхан ургадаг. Энэ мод тарина гэдэг чинь зүгээр нэг тарьчихгүй. Тарих бол их амархан шүү дээ. Цаашдаа ургуулж арчлана гэдэг их төвөгтэй ажил. Одоо жишээлбэл нэг модыг ингээл тарихад тэр чинь одоо ингээд тойр янз бүрийн бас хортон шавж гарна, шуудуу нь одоо шуураад элсээр байнга шуудуугаа сэргэн одоо зөвхөн одоо наатлын жишээхэд зэрлэг гэж бас замбраагүй модтой зэрэгцэж ургадаг бас хортон байдаг байхгүй. Тэр зэрлэгээ түүж талбайгаа цэвэрлэн ер нь асар их ажилтай. Нэг мод тарихтал одоо ингээд миний хүүхэд бараг л ингээд бооч ийм жоохон байсан чинь 40-50 санж та ийм жоохон байсан чинь метр 10-20 болоод ингээд ургачлаа. Би яг хүүхдтэйгээ зүүрлж уддаг модыг. Би өөрөө 7 хүүхэдтэй, 9 ач зээтэй. Тэгээд миний хүүхдүүд одоо бүгд их сайхан явж байгаа. Төрийн албанд ажиллаж гин, хуваараа бизнес хийж гин. Тэгээд энэ хүүхдүүд одоо ингээд өвчин зовлонгүй бүгд их амьдрал нь их өөдрөг яваад одоо ээжийнхаа буйнд л бас эдгээр мод тарих чинь бол хүнд бас байнга энерги хайрлж яадаг. Ээжийнхаа буйнаар эднэрийг бас их сайхан явж байгаа л гэж би их омогшиж явдаг байхгүй. Амралтаар ирсэн энэ хүүхдүүд тэр ач зээ нар ч гэсэн одоо энэ зэрлэг хүртэл өгöd үг шүү дээ надад. Энэ зэрлэгийг төвж өгнө гэдэг чинь бас их ажлын амжилт. Энэ мод тарьсныхаа буйнаар бас үр хүүхдүүдэд бас шим хүртээж өгчээдэг. Зөх хэмжээний урамшуулал. Тэгтээ ээжтэй ирээд энэ мод тарихад тусалсан хүүхдүүдтэй голцоо бас санд өгнө. Сургуулийн цэцэрлэгийн талбай сая бид нар очиод ер нь Ховд аймаг байтугай улсын хэмжээнд 130-аад га газрыг ногоон хэрэм болгож ойжуулсандаа л их бахархаж явдаг. Миний өмгшил бол тэр байхгүй юу.